За сайн байна уу? Ногоон Монгол мод тарих календар бургас модыг хэрхэн үржүүлж ургуулах тухай танилцуулгыг бэлтгэлээ. Бургас нь дэлхийд даяар 400 гаруй төрөл зүйлтэй чиглэг газар сайн ургадаг навчит мод юм. Монголд бол элбэг ургадаг нь усны бургас, хар бургас, Сибирийн бургас гэсэн бургасууд элбэг тохиолдон тархан ургадаг байна. Бургасны түүхэн хэрэглээ. Монголчууд бургасыг хашаа сарвж хийх, гэрийн мод, малын тижээл, эмчилгээний зорилтоор ашиглаж ирсэн. Дэлхийд дахинд бургасаас гаргаж авсан салицын бодисоор аспириныг гарган авч байсан байна. Соёлын ач холбогдол нь уламжилт хамгаах ухаанд толгойн өвчин халуурах үед хэрэгэлдэг байгаа. Байгальд гүйцэтгэх үүрэг нь голын эрийг нуур орчмын илэгдэл, цөлжилтөөс хамгаалах, байгалыг цэвэршүүлэх, усны балансыг хадгалах, мал аж ахуй, айн амьтдын бэлчээр хорогдох байр нь болдог ийм үүрэгтэй мод юм аа. Ашиг тусам нь шилмэл мод, түлш барилгын материал, гар урлалд ашигладаг, эмчилгээний ач холбогдолтой, навч холцыг нь халуун бууруулах, өрөвсөл дарахад хэрэглэдэг. Зүлэгжүүлэх, хот тогтчлолтод, хот суурин газрын цэцэрлэгжүүлэлт, хамгаалтын бүсийг байгуулахад нэн тохиромжтой мод юм аа. За үржүүлэх аргачлал үрээр болон мөчрийн үрсэлгээгээр суулгацаар үржүүлэх боломжтой юм мод юм аа. За үрээр үржүүлэхийн давуу тал нь байгаль дасан зохицох чадвар өндөр, олон тоогоор тарих боломжтой, сул тал нь урт хугацаа шаарддаг, анхаан шатны арчилгаа ихтэй байдаг байна. За үрийг цуглуулахдаа бургасны үрийг 6-аас 7 сарын үед бүрэн боловсрсон үед нь түүж авна. Хөвөн шиг хөнгөн жижиг байдаг тул салхинд хийсгээс хамгаалж түүх хэрэгтэй. Үрийг бэлтгэхдээ үрийг түүснээс хойш 1-2 хоногийн дотор тариалах шаардлагатай. Хэрв тариалах амжихааргүй бол нэмэх 2-оос 5 градусын чихтэй ууданд хадгалах нэ. За үрийн тариалтыг хийхдээ шууд хөрсөнд тарих бол үрийн чиглэг эсрэг хөрсөнд 0.5 см-ийн гүнд суулгана. 5-аас 7 хоногийн дараа соёолт гарч эхлэх нэ. Саван соёолуулаа дараа нь суулгах. Чигтэй бортог эсвэл хар шороонд хөрсөнд суулгаж нарны гэрэлд байлгана. 5-аас 10 хоногийн дотор жижиг үрсэлгээ болон ургаж гарч ирнэ. Арчилгааг хийхдээ өдөр бүр бага хэмжээний усалгааг хийн. Шинэ соёолсон үрийг шууд хурц нарны турьяанаас хамгаална. Шилжүүлэн суулгахдаа 5-аас 10 см болсон үед байнгын байр шилжүүлэн тарих боломжтой болно. Анхаарах зүйл нь бургасны үр маш жижиг тул амархан хуурайшиж үр дүнгүй болох эрсдэлтэй. Хийх усал бол ялзрах магадлал ихтэй болох нэ. Тийм болохоор усалгааг маш тохиромжтой хэмжээнд усалгааг хийх шаардлагатай байна. Үрээр үржүүлэхдээ. За дараагийн арга бол мөчөр өрслүүлэх арга. Давуу тал нь түргэн үндэслэн ургах магадлал өндөртөө арчилгаа бага шаарддаг. Сул тал нь зөв цагт тайрсан мөчрөл сайн үндэслэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. За зөв мөчрийг сонгохдоо өнгөрсөн жилийн өсөлттэй мөчрийг сонгох нь шаардлагатай. 1-2 настай хамгийн сайн үндэслэдэг 30-аас 40 см-ийн урттай эрүүл шулуун мөчрийг сонгоо авч өрслүүлэх нэ. За өрсөлгээг бэлтгэхдээ доод үзүүрээс 1-2 см хальсыг усаад үндэслүүлэгч бордоо уус мөлдүүрнэ. 10-аас 12 цаг усанд дэвтэйвэл үндэслэх чадвар нь сайжирдаг. За дараагийн алхам бол үндэслүүлэх, шууд хөрсөнд суулгах. Мөчрний 3/2 хэсгийг нь газар суулгана. Чиглэг эсрэг хөрс хамгийн тохиромжтой байдаг. 2-оос 4-7 хоногийн дотор шинэ үндэс гарч эхэлдэг. Усанд үндэслүүлж болно. Усанд үндэслүүлэхээр бол цэвэр устай саванд мөчрийг хийж харанхуй дулаан орчинд байрлуулна. 7-оос 14 хоногийн дараа үндэс гарч эхэлнэ. Үндэс нь 3-аас 5 см ургасан үед хөрсөнд шилжүүлэн тариалтыг хийж болох нэ. Ингэх явцдаа анхаарах зүйлс нь үндэслүүлэх үед усыг 2-оос 3 хоног тутамд сольж байх шаардлагатай болдог. Ингэх юм бол хөх зүүсэхгүй. Нарны шууд
тусгалаас хол байлгах нь зөв байдаг. За сул дараагийн арга бол суулгацаар тарих арга. Суулгацыг бэлтгэхдээ 20-с 50 см-ийн өндөр хүчтэй үндэстэй залуу суулгацыг сонгоо авч өмнө ургаж байсан хөрснөөс нь жаахан шороотойгоор авч бэлтгэнэ. Тариалах газраа бэлтгэхдээ хөрсийг сонгохдоо чиглэг үржил шимтэй байх нь чухал. Нүхний гүнийг 40-с 50 см-ийн гүнд ухаж хар шороон хөрсийг хийж өгнө. За суулгацаа нүхний гол байрлуулж хөрсөөр хучна. Хөрсийг чангалж сайн усалнаа. Арчилгааг хийхдээ эхний 1 сар тогтмол услах, бордоо нэмэх шаардлагагүй, харин илүүдэл мөчрийг тайран авах шаардлагатай. Хэт хуурайшилтай бол үндэс орчмыг сүрэл улаангараар хочиж өгөх шаардлагатай. Анхаарах зүйл суулгацыг намар 9-с 10 сард, хавар 4-с 5 сард тарих нь хамгийн тохиромжтой байдаг. Хэт их услах нь үндэс ялзрах эрсдэлтэй тул тохируулж услахыг анхаараарай. За хэрэв хамгийн хялбар үр дүнтэй арга хайж байгаа бол мөчрөөр өрслүүлэх. Хэрэв олон тоогоор ургуулах шаардлагатай бол үрээр үржүүлэх. Хэрвээ аль болох хурдан ургуулахыг хүсч байвал суулгацаар тарихаарай гэж зөвлөх байна. Үрээр үржүүлэх нь 1-с 2 жилд ургах магадлал нь дунд зэрэг байдаг. Байгальд олон тоогоор тарихад тохиромжтой байдаг. Мөчрөөр өрслүүлэх нь 2-оос 3-7 хоногийн даяараа ургадаг. Ургах магадлал нь өндөртөө хурдан үржүүлэх, ойжуулалт хийхэд тохиромжтой байдаг. Суулгацаар тарихад 1-с 2 сар шаарддаг. Ургах магадлал бол маш өндөр. Хот тогтчил цэцэрлэгжүүлэлтэнд тохиромжтой байдаг байна. Та бүхэн эдгээр нөхцлүүдийн алийг нь ашиглах байна уу? Эндээ тааруулан суулгах, үржүүлэх аргаа сонгоорой гэж зөвлөх байна. За бургасны талаарх судалгаа, туршилт. Монголын судалгаанууд. Шинжлэх ухааны академи Монгол орны бургасны тархалт, экологийн ашиглалтын судалгааг хийж байсан Хөдөө аж ахуйн их сургууль нь бургасны үржүүлгийн биотехнологи, мод үржүүлгийн туршилтуудыг хийсэн. Усны судалгааны төв нь голын эргийн хамгаалалт, бургасны үүргийн ач холбогдлын тухай судалгааг хийж байсан. Гадаад судалгаанууд мөн байдаг. За энэхүү танилцуулгыг бэлтгэхэд дараах материалуудыг ашигласан. За бургас мод нь экологийн хамгаалалт, түлш эмийн ач холбогдолтой, үржүүлэлт хялбар тул голын эрэг, хуурайшилтай үлсийг хамгаалахад оновчтой, Монгол орны нөхцөлд тохиромжтой сортуудыг сонгох нь чухал байдаг. За бидний танилцуулгыг хүлээн авч сонссон танд баярлалаа. Дараагийн танилцуулгаараа уулзъя. Баярлалаа.